Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр бүгдээрээ сургууль, цэцэрлэг, дэлгүүр, олон нийтийн газар байрладаг тэмдэг, тэмдэглэгээтэй танилццгаая. Багш нь та нарт нэгэн сонирхолтой зураг харуулна. Та нар анхааралтай ажиглаад энэ хүүд юу тохиолдсныг бодож үзээрэй. Энэ хүүхэд энэ тэмдэглэгийг мэддэггүй учраас халтраад оччихсан байх шүү дээ. За тэгвэл энэ тэмдэг шар өнгөтэй, хүн галтарч байгаа дүрстэй энэ тэмдэг бол халтаргаатай газар байрладаг тэмдэг бахна. Халтар гаюултай газар байрлуулдаг энэ тэмдгийг хүүхдүүдэд мэдээд аваарай. За одоо багш нь дахиад нэг сонирхолтой зураг харуулна. Энэ бяцхан охин гарах гарцаа олохгүй байх гинэ хүүхдүүдээ. Охинд туслаарай. Энэ хоёр хаалганы аль хаалган дээр очивол хаалгаар гарч чадах бол? Охин маань гараад ирлээ. Ямар их баяртай байна гэж. Хаалганы дээр байрлаж байгаа тэр тэмдгийг хараарай хүүхдүүдээ. Ямар тэмдэг вэ? Ногоон өнгөтэй, үсэг, сумаар дүрсэлсэн энэ зураг бол гарах гарцыг заасан тэмдэг бахна. За багш нь дараагийн зургийг танилцуулъя. Дөрвөлжин дэвсгэр дээр алхаж яваа хүний дүрстэй энэ зураг бол явган хүний гарцыг заасан тэмдэглэгээ бахна. Хүүхдүүдээ та нар зам гарахдаа заавал явган хүний гарцаар гарах хэрэгтэй шүү. За гарцаар гарахдаа бас баруун гар талаараа зөрж явах хэрэгтэй мэн шүү хүүхдүүдээ. Шатаар өгсөж уруудахдаа баруун гар талаараа зөрж явах нэ. Дугуйгаар зорчихдоо ч бас баруун гар талаараа зөрөх хэрэгтэй мэн шүү хүүхдүүдээ. Одоо бүгдээрээ нэг сонирхолтой тоглоом тоглоё. Энэ ямар тэмдэглэгээ вэ хүүхдүүдээ? Анхааралтай хараарай. За тэгээд анхааралтай хараад доорх хоёр зургийн аль нь тохирохыг сонгоорой. За тэгвэл тохирох зураг нь энэ байж хүүхдүүдээ. Хүүхдүүд яаж вэ? Гарцаар гарч байгаа ах нь. Охин халтраад унчихжээ. Хүүхдүүдээ энэ охин туслая. Доорх хоёр тэмдгийг анхааралтай хараад аль тохирохыг нь олоорой. Хүүхдүүдээ та нар гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад өөр ямар тэмдэглэгээ байдаг талаар мэдэж аваарай. Бэ пүрүү толгой сайн байна уу? Нар мандаад өглөө боллоо. Намайг дуудаад сэрээрээ гэлээ. Нойр мөглөлгүй босоод гадаа гарлаа. Наттай бүгдээрээ найртай мэдлээ. Цэлмэг тэнгэрийн алтан наран цовоо хүмүн сайн байна уу гэлээ. Цэнгэг агаар шууд цэцэг цөм наттай инээж мэдлээ. Аав намайг тэврэн өргөөд амлан нойрсуу миний хүү гэлээ. Ээж минь намайг инхрийлэн үнсээд энэ өглөөний мэд хүргэе гэлээ. Өвөөгөө би угтаад мэдлэн. Өнөрөөтэйгөө би уулзангуудаа мэдлэн. Эмээтэйгээ би ээлдэг мэдлэн. Инхээтэйгээ би заавал мэдлэн. Сайн байцгаана уу бүгдээрээ? Хүүхдүүдээ мэндэлж сурцгаая.
шуудаа хайрлая. Шувууны хиймэл үүр. Хүүхдүүдээ та нар шуудыг хайрладаг бол тэдний амьдрах орчинг мөн байгалаа хайрлаж яваарай. Шувуу бүхэн хавар өндгөө гаргах тохиромжтой газрыг хайдаг. Энэ үед шувуунд хиймэл үүр хийж өгдөг. Үүр байрлуулснаар шувуудын тоо толгой нь нэмэгддэг байна. Хүүхдүүдээ хот газар амьдардаг шувуудад үүрлэх газар хомсдвол тэдэнд үүр засаж өгөөрэй. Хүүхдүүдээ байгаль, шувуу, ан амьтаа хайрлаарай. Мөн хамгаалаарай. Хүүхдүүдээ тоглоомоо найзтайгаа хуваалцаж, хамтран тоглож байгаарай. Сайн сайхныг буцадтай хуваалцах, ийдэг зөөлөн харилцах нь бусдыг ч өөрийгөө ч баярлуулдаг юм шүү. Хүүхдүүдээ ахмад настанд туслаарай.